Монгол Улсын их хурлын гишүүдийн тойргийнхоо иргэд сонгогчид орон нутгийн удирдлагуудтай цахимаар холбогдож ярилцдаг уламжлалт цахим ярилцлага өнөөдөр боллоо. Баян-Улгийн аймгийн хөгжлийн тулгамцсан асуудал сэдвээр энэ удаа Улсын их хурлын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Баке, Улсын их хурлын гишүүн Тилиханаар оролцлоо. Цахим ярилцлагын эхэнд Баян-Улгийн аймгийн засаг даргын орлогч Санат Бек цаг үеийн мэдээллийг танилцуулсан юм. Баян-Улгийн аймгийн хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил, худалдан авах ажиллагаа болон төсвийн дутуу санхүүжилт, тендерийн маргаан зэрэг асуудлаас болж саатаад байгаа юм байна. Төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн гүйцэтгэл дутуугаас үүдэн 2015 онд бүтээн байгуулалтын хэд хэдэн ажил үргэлжлэх боломжгүй байгаа талаар тэрээр танилцуулсан юм. Улсын хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга төсөв болон цаг хугацаа хэмнэн орон нутгтай цахим хэлбэрээр холбогдож байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын явц нь Баян-Улгийн аймгийн хөгжлийн тулгамцсан асуудал хэмээх өнөөдрийн цахим ярилцлагын сэдвтэй холбоотой. Аймгийн удирдлагуудын танилцуулсан бүтээн байгуулалтын ажлын явц, санхүүжилтийн асуудалтай холбоотойгоор сангийн яам, хөгжлийн банк, худалдаа авах ажиллагааны газар зэрэг байгууллагуудтай холбогдсон тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр зөвшөлдөж байна гэлээ. Улсын хурлын гишүүн Тилихан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа бөгөөд засгийн газар уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг хэлсэн юм. Мөн тэрээр Монгол Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7% байхад Баян-Улгийн аймагт 22% гэсэн мэдээлэл бий. Энэ тоо үнэн бол улсын дунд жаас 3 дахин их гэсэн үг болохыг тэмдэглээд ажилгүйдлийг бууруулах, нийт иргэдийн амжиргааг дээшлүүлэх тал дээр ямар ажлууд хийгдэж байгааг тодрууллаа. Аймгийн хэмжээнд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил явагдаж байгаа бөгөөд 2014 онд нийт 1400 гаруй хүнийг ажлын байраар хангасан болохыг аймгийн засаг даргын орлогч Санат Бек танилцуулсан юм. Цахим хуралд оролцогчид Чингис Бооны хөрөнгөөр санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болон тус аймагт хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрүүд, уул уурхайн салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, Баян-Улгийн аймгийн хөгжлийн асуудлаар харилцан санал солилцсон юм а.